Улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуультай жилүүдэд улс төрийн намын кампанит ажлын харилцааны хүрээнд хороодын эсгийн ахлагч нар мэдээлэл түгээх үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь иргэдийн сонгогдох эрэхэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг байна. За мөн эрх мэдлийг тодорхой бус байдал, санхүүжилтийн ил тод бус зохицуулалт, үүрэг функцийн давхардал зэрэг олон асуудлыг дагуулж иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна. Санхүүжилт дотор хоёр янз байгаа. Нэг нь болохоор 4 жилд нэг удаа олгодог, нөгөөх нь болохоор жил болгон олгодог. За жил болгон олгодог, 4 жилд олгодог санхүүжилт нийлээд 7.4 тэрбум төгрөг байсан. Одоо бол хойтон бол олгох санхүүжилт нь зөвхөн жил болгон олгодог санхүүжилт 7.8 тэрбум төгрөг. Гэхдээ энэ яагаад өөр байгаа вэ гэвэл хөтөлбөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болсонтой холбогдуулаад нэмэгдэж гарсан. Түүнээс 4 жилд олгодог санхүүжилт нь хасагдсан байгаа гэсэн үг. Энэ нь болохоор юу байхгүй юу? Тухайн намын нийт зурагчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан одоо нам эвсэлд олгож байгаа. Тэгээд тэр саналын тоон ялгамжтай, авсан саналуудын тоон өөр гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор хуулинд бүр ингээд тодорхой томьёо гаргацсан байгаа. Энэ нь болохоор хөтөлбөрийн хөлсний доод хэмжээтэй санал болон асуудлын тоог нь уялдуулаад ингээд тодорхой томьёогоор бодогдож байгаа. Энэ нь одоо хин нэгэн бид нар зохиогоод байгаа шүү. Хуулинд яг тэрийг тэгж үзнэ гэсэн. Яг тэрүүгээрээ тооцогдоод ийм өөр гарч байгаа гэсэн. Маш олон жил ерөнхийдөө энэ улс төрийн намуудын тайлан байлангаа одоо хүн амьтанд ойлгох тулц гэдэг юм уу ил тод гаргаж өгөөгөөс болоод энэ нам дээр чинь намууд дээр тайлангийг гаргадаг болсон хүчний гэдэг юм уу хүний нөөцийн асуудал аюу тулгамдсан асуудал байдаг юм байна. Өөрсдөө ч хэлж яадаг. Тэгэхээр бид нар магадгүй энэ чиглэл дээр ажиллаж байгаа хүмүүсийн тэр мэрэгжлийн чиглэлүүд дээр нь бас дэмжлэг үзүүлье. Зүгээр байж байгаа хүмүүсийг одоо тайлангаа гаргаж үгүй болвол чамд хариуцлага тооцно гэхээс илүүтэйгээр эхлээд бид нар тэр тайлангаа зөв гаргадаг тэр мэрэгжлийн арга зүйн талаас нь бол дэмжлэг үзүүлээд энэ агуулгаараа тэр институцтэй хамтарч ажиллаад одоо ирэх жилд маш олон чиглэлийн сургалтуудыг энэ улс төрийн намуудад бас хийхээр төлөвлөд байж байгаа. 25 оны 12 сарын 31-ний дотор нам өөрийн дүрм хөтөлбөр дотоод зохион байгуулалтаа намын тухай хуульд нийцүүлнэ гэдэг. 2 жилийн одоо хугацаанд энэ ажил манд хийгдээ явсан байна. Тэгтээ бол хугацаа сунгаад ийм болчихжээ. Тэгэхээр зэрэг бол энэ улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт бол бас өдийг хүртэл бол тодорхой хэмжээнд бас ингээд ийм одоо суналтай явсан байна гэж ингэж ойлгож болохоор байна. Тэгэхээр зэрэг бол 26 оны 1 сарын 1-ээс гэдэг юм уу 26 онд бол энэ улс төрийн намын тухай үйл ажиллагаанууд маань ингэж игдрээ явах юм байна. Хэрэгжилтэнд нь бүрэн одоо оролцоо явах юм боломжтой байна гэж ингэж ойлгож ерөнхийдөө бол болно.